Ханийн хайр. Ханийн хайр хэмээх энэ бүлэгт Хувлай хааны Монгол хатад болох Чимба Наби хоёрын түүхийг төлөөлөл болгоё. Хувлай хааны хатан Чимба. Харц нэгэн айлд дурж хаан хүмүүнд тоогдож, хэгэл борхон зүрхээрээ энэ бие хатан ухаанд сургаж, үргэсэн их тэнгэрийн ивэл югаан дээдэлж, өрөөлийг захирч өсөн учраас намайг их өмгд өмгт эрхэмдээд хатад онгод энэ түүхийг хөөрч өөрийн сурч мэдхүйг төхөтжин хэлнүү хэмээн хүсэмжиллээ. Энэ учраас би хайрын тухай, хань нөхрөө халамжлах тухай эгэл нэгэн эмэгтэйн өгүүлэмжээр өгүүлье. Учир нь хүмүүн заяатад хосоор амьдрах түүрэг байх учраас нэгэн тал болох эм хүмүүн нөгөө талаа хүндэтгэн хайрлаж байж энэ хоёр бие биеэ нэгэн болж байж холбогддог. Тэгш бус бол ханийн заяа хазаасан гэж эрт цагаас хэлж ирсэн. Ханийн тухай ярихад бие хүмүүний төлөвшлийг ярина. Хатан байх ойдоор ханаа халамжлахан нэн тэргүүний үүрэг. Хатан хүмүүн хаан болох төрийн нэгэн багныг хайрлах очигтай эм заяатан. Иймээс эм хүмүүн хувь заяа түших энэ бие эр нөхөртөө бүрэн зүрэн зориулах очигтай. Гэвч хатан байх олон эмс байх учраас тэр бүртээ тэмцэлдэж тайтаад байвал хаан төр нурах аюултай. Иймд хаан хүмүүнтэй ураг байралцсан бүхэн өөрийн биеэр хүмүүн заяагаар амьдрамгүй гэдгийг хамаг эртэд зааж сургадаг байсан. Мөн эр нөхрийг хайрлахаас гадна түмэн олонд хайрлагдах очигтай. Ийм ч учраас зүс царай гоо үг хэл цэгцтэй оюун ухаан төгөлдөр авьяас бэлэг хөглөн байхын тулд чадах бүхнээ төгөлдөр чадаж, чадамгүй бүхнээ сурах хүнд хэцүү тавилан хүүхэн бидэнд оноогддог байлаа. Ханыг хайрлах тухай эгэлхэн ардын сургаалаас эхэлж өгүүлье. Эрийн болж дэр нэгтгсэн л бол хань бишээ. Энэ л хоёр бие түшиж байж хань болдог юм. Эмийн сэтгэл эрдээ үнэнч байх аваас эрийн сэтгэл эмдээ тэгш байж чадна. Анхлан хазгай сэтгэлээр эрд одох аваас хувь заяа хазгай чигтээ дуусна. Хандаа бүрэнтэй зориулах сэтгэл, бүлийн хайраа дэвсэх итгэл нь эрэм хоёрын заяаг энэ тэнцвэртэй байлгадаг жамтай. Их хүмүүний гэргий бол их байхыг өөрөөсөө шаард. Бага хүмүүний гэргий бол багыг их болгохыг чармай. Эм хүмүүний энэ заяаг өрх гэрээ тэгшлэх гэж хэлнэ. Эрен толгойлж эмэн тэгшилж явдаг юм шүү дээ. Эм хүмүүн гэдэг гэртээ мэдлэлтэй байдаг юм. Хаа газар хэн байж хаана хоноглохыг мэдэж, хэнийг хэдийгээр ундаалж, хэнийг хэдийгээр цадаахыг эм хүмүүс л мэддэг. Ингэнгүү бол эм хүмүүний энэ хэн биеийн хэмнэ гэр оронд эзгүйдээд өөр нэгнээр дутхын цагт өрөөл нэгэн тэнд нь авах болоо суучдаг. Тиймээс эд бүхэндээ эм хүмүүн өөрийгөө шингээж аж турдаг. Үүнийг буу ухаанаар химээ шингээх гин шүү дээ. Эрийнхээ уурга барьсан ч химээ шингэн, дээл нь байсан ч химээ шингэн. Хэдий чиний хэм төгөлдөр их хүчтэй байна. Төдий чинээ бусад авахай гэрээс хол байна. Мөн төдий чиний хүсэл үр хүүхэд хань хурд чинь бүрэн байж ханах болно. Нас ахиад жаахан анзаарахгүй байдалд хоосон орон зайгаар авхаа ороод ирдэг нь хүмүүний амьдралын эрдэнэс бидэнд ташуур болсон ёр байна. Залуу авхаа нарын хэм үргэлжтэй хүчтэй байвч насан ахих тусам оюун нь хүчжиж харин хэм нь солирч байдаг юм шүү. Тиймээс нас ахихын цагт нь амны түрүүнээс биш, айлын урнаар эр нөхрөө хөглөн авч явах ёсон байна. Ханилхан ухааныг хүүхдэд сургахаас эхэлнэ. Охин ураг нь 3 хавартахаас эр хүмүүнд очих болохоо мэддэг. Иймээс ижи болон тоглож, элдэн модон тоглоомыг үлгийдэн наадна. Одоо ч тэгдэг гэж бодож байна. Эцэгтэй илүү дотн найж, ингэр замаар нь үргэлж асна. Гэвч ихийнхээ дэргэд бол хийх үйлдэл бүрийг нь дуурайхыг хичээнэ. Энэ нь үрийн ухаан санаа ирээдүйд эм хүмүүн эхнэр болон
гэдгээ хүлээж ухаарсан хувь тавилангийн гэрч болно. Ингэх аваас тэр бүхэнд нэр заагаад өөрийн тухыг хангах бус өөрийнхөө ямар байхыг зааж хамтдаа хөгжин явах нь зөв болно. Их хүмүүн охиноороо л өөрийгөө тольдож энэ гэртээ хэрхэн эзэн байгаагаа аждаг юм. 5 хавартай болоод хүүхдийн энэ наадгаа арай сулраад андалж нөхөрлөх, хов хотгох ийм хүмүүний араншин илэрнэ. Олон охидтой нийлж эрэгтэй хүүхдээс улайж ичиж ихэнх хормойд эр хүмүүнээс нуугдах бол төрлөх хараншин. Дургүй хөрвөл чулуу байраад дайтагч чанартай байна. Харин 7 хавар хүртэл хүүхдийг зөнгөөрн сургадаг бол үүнээс цааш хүүхдийг ухамсарт сургадаг юм. Ингээд тэр бүхэнд айдуу байх, авир сайн байхыг зааж өгч, хүл гарынх нь хөгжлийг энд тэнцүү байлгахыг хичээнэ. Уян налархай байдал нь 5 хавартаагаас сойгдож эхлэх бөгөөд энэ цагаас уян налархай хөдөлгөөнийг сайтар хийлгэж биеийн хөшүүнийг арилгамгүй бол хатан болоод хүмүүнийг эргээ болохын цагт нэгэн бүжиг бүжиж чадахгүй модон хүүхэн болно. Иймээс өөрийн сэтгэлийн илэрхийллийг гаргах гар хөл биеэр илтгэх уран нарийн үзэгдлийг үйлдүүлэхийг 5 хавартаагаас сургана. 9 хавар хүртэл сургачхад мартна гэж байдаггүй юм. 7 хавартаагаас нь бичиг үсэг оюун ухааныг таниулан толдуулна. Энэ цагаас шүлгийн утгыг, дууны уянгыг сонсож чаддаг бүхэн эрдэмтэн сайдын гүн ухааныг тайлж чадна гэж үздэг байсан. Учир нь онгод тэнгэрийн нууцхан хүсэл, өгүүлэх өгүүлэмж, яруу шүлэг, уянгалах дунд хадгалаастай байх бөгөөд их шастрыг уншихад энэ л хөгөөр нууцыг задалж уншдаг учраас түүнийг үрд сургаж эхэлдэг. Монгол ухаанд хөнгөн 4-5 бадаг шүлгүүдийг уншуулж байгалийн зураглал, түүнд байх тод үзэгдэл, хүмүүний амьдралын тодлон ухааны улс суурь болж байдаг аливаа зүйлийг харьцуулан ижилсүүлж зэрэгцүүлэх ухааныг зааж өгсөн байхад хүмүүний араншингийн ард байгаа авир бүхнийг таньж болно. Энэ нь хэрв дутх хаваас хүүхэд хэдий арвин хэлтэй хар хэлээр бичгэлдэг байсан ч модон толгойт болох аюултай. Мөн чанарыг таних чадамжгүй болно гэсэн үг. Иймд онгод хөлөглсөн дуудлага, шүлэг, дуу, яруу найргийг эхлээд бидэрч сурах хэрэгтэй. Бичиг заахтаа шүлэглэх аргаар зааж хүүхдийн гарыг цуцаахгүйгээр 4-5 мөрт бичиглүүлж харин түүний яруу хөг эрдэм номд шамдах дур хүслийг бадрааж мөн тэднээс хүмүүний толтыг, байгалийн үзмжийг танин мэдэх, өгүүлэх чадамжийг төвлөрөө болгоно. Ийм яруу баялаг үгэн дунд өссөн хүүхэд бузар муу үгээр толгоогоо чилэрхэд бядуу үгээр харилцаад байдаггүй. Аль болох оюун ухаанаа өнгөлөг, тодлог, илэрхийлж чадах тусам хүмүүн дунд нэр хүндтэй болох, хүмүүн дунд бие хөглөн илэрхийлэх чадамжтай болно. Хүүхэд 9 хавартай болоход эр эм ухаанд нь сургаж эхэлнэ. 9 хавартай хүүхдэд юун эр эмийн ухаан байх вүлээ гэж бодно нэт. Тийм бишээ. Бэлгийн хөгжил эхэлж хөхний толгой хатуурах цаг нь үүдэн шүү дээ. Яг энэ цагаас л эхэлнэ. Иймээс энэ цагт л зааж өгөхгүй бол охин насаа хүнд ч хамаагүй эрт алдаж олз болох аюултай. Тийм ч учраас багаас нь зөв хөтлүүлэх нь ийм хүмүүний заяа тавиланг цэвэр байлгах мөн чанар болдог. 9 хавартай болсон язгууртан охид нэгэн сонгосон хүмүүнтэйгээ, нэгэн сонгогдсон хүмүүнтэйгээ ханилан сууж өөр хүүхдийнхээ төлөө амьдардаг эм заяагаа сайтар ухаарсан байх ёстой. Энэ хайрал дэлхийн хамгийн ариун хайр байдаг бөгөөд хүмүүн төрлөختөн гих ай савын эзэн болж энэхэн биеийг бурхан лугаа адил дээдэд оршоож байдгийг таниулан сургадаг юм. Ингээд өөрийн дур зоргоор бүхнийг байлгах бус тэд бүгдийн дур сонирхлыг хүндэтгэн өөрөө тэнд хэрхэн тэднийг тухлуулан хөтлж байвал хатан болох ухааныг хэлж өгнө үйлдэлнэ. Ойлгуулахад бэрх гүн ухаан учраас ихэд удаан зааж үүнийг альва бүхний хошоо бүхэн дээр харуулна. Ууланд байх модод мөчөр үгүй бол яах вэ? Урсах гол нь ихгүй бол яана вэ?
Гэгчлэн тэрл бүхнийг яруу бүхнээр шүлэглэх аргаар зааж өгдөг эртний уламжлал байсан юм. Хүмүүний арга ивэг олохыг, ийтэй сайхан харагдахыг, эвгүй муухан харагдах энэ бүхнийг сургана. Хуруу гарын уян хөдөлгөөн, мойног бүдүүн хөдөлгөөн тэр бүхнийг ажиглуулан бие хүмүүний чадамжийг энэ л цагаасаа хөгжүүлж эхэлнэ. Энэ бүхэн юунд хүргэнэ вэ гэвэл хизээ нэгэн цагт хаан хүмүүн ирээд охин чамтай ураг барилт юу гэхэд бэлэн байх ардын сэтгэл. Учир нь хаан хэний ч гэрт ирээд хэний ч бүсгүй үрийг авах эрхтэй байсан тул бид төрийнхөө өмнө хатан бэлдэх хүлээсэн өрхтэй ардууд. Охин бүр хатан ухаантай байгаад байвал улс орон амгалан тайван байж чадна. Энэ л ухаанаар бид эвийг сахиж эх орноо мандуулан бадраасан. Охин үр бүр хичээнгүй байхад охин бүрт тоогдохын тулд эр хүмүүн хичээнгүйлдэг юм. Эр хүмүүнийг хизээж сургаж болдоггүй бөгөөд өөрөө дур зоргоороо өөрийнхөө сүнслэг орон зайгаар сурдаг бол харин охин хүүхэд эцэг эхийнхээ өгөнд дуулууртаа орж энэ биеийн зорилгыг ихэнд ухаардаг учраас хичээнгүйлэн суралцдаг. Монголчууд бид энэ хоёр ялгаагаар хүүхдээ хүмүүнжүүлдэг байсан. Энэ ухаанд өөддөө сурсан бол охины өнгөөр нь олон ноёд сайд ирж хинжэдэл нэг нь нуган үр хүргэдэд талбаад л явчихна шүү дээ. Нэг охин 5 нуган үртэй хамт өсдөг байсан. Нэг айлд нэг охин 5 хөвгөн байдаг байсан гэсэн үг. Ингэх цагийн дор тэр охин өөрийнхөө таалалд нийцсэн хүмүүнтэй л ханилна уу гэхээс аль таарсантайгаа ханилдаггүй байсан. 2 жил тэр нуган үрийг тандан шинжиж нэгэн заяа нийлж авир ааш тэнцүү гэдгээ шинжинэ. Сонгосон хүмүүнтэйгээ ханилан суугаад айл аашийг нь дагаж хөглөж амьдрахаас тэрэн хөвөнийг сургадаггүй. Тэрэн хөвөний зүс царай гол биш. Гагцгүй ааш нэгдэж тэрэн охиныг дааж явах эр мөн үү үгүй юг шинжих нь чухал. Хүмүүний амьдралд зүс царай өсгөөс өтөл болтол өчнөө солигддог байхад алинд нь дорлох бай. Энэ мөн чанартай охтыг сургаж байвал хамгийн зөв. Сайхан харагдах, сайхан хувцсны имжээр тавих хоёр яг л ижил. Бүдүүлэг бэрх тавьсан ч тэр нь дулаан хувцас. Уран нарийн тавьсан ч тэр нь хувцас. Тэр мөн чанараа ямархан үед нь ажиж чадах гэж байгаагаа өөрөө ухамсарлаж хүчээ тэнцвүүлэх учиртай. Энэ л ухааныг ижийн нар минь бидэнд сургана. 16 хавар хүртэл эрд шилэгдэж чадаагүй бол олигтой сураагүй гэж тооцно. Иймээс хатан болж сайн жанжан хаан хүмүүнийг эргий болох хувь заяа байхгүй. Энэ ч муутай хаан амьдрна гэсэн үг. Энэ л заяа тавилантайгаа эвлэрнэ гэсэн үг шүү дээ. Им хүмүүн гэж өөрөө тоогдож амьдрах ёстой. Өөрөө эр хүнийг хизээч эргүүлэх ёсгүй. Гэвч одоо цагт өөр болж өөрөө эргүүлж дүг үрдэж авдаг болсон гинэм. Зэсгүй гэдэг нь хэрвээ энэ үнэн болвоос тэр цагт төр мөхдөг юм. Залтай хулжин нь нөхөр авчихна. Дэрэгдээ хүүхдээр богтлоод тавьчихсан байхад тэр хүн хэдий чадaltaй байгаад холдож удамгүй. Өнөө цаг шиг баг хатад авч болдоггүй болсон цагт эр хүмүүний эрийг хурцлах эм хүмүүс баймгүй бол мандах бадрах төрийн хаад төрөнгүй байт юм. Иймээс их дэлхий лугаа адил өөрийгөө их орны төлөө зориулах хатад байж л төр ус мандан бадардаг учиртай. Охин хүүхдийг эр нөхрийнхөө төлөө өөрийн биеэ зориулдаг хаттыг бий болгох гэж балчир бага наснаас нь сургадаг юм шүү дээ. 15 хавартаада хүмүүний тарих бүрэн сэргийг байдаг тул амьдрах гол ухаанаас сурах хэрэгтэй. Энэ л цагийг алдах аваас хүмүүн дахин юу ч сурч чаддгүй юм. Тэр нийгмийн гол ухаан юу байгааг 15 хавартаад нь л зааж өгөх ёстой. 17 хавар хүртэлх богинохон 2 жил байна. Им хүмүүний насны мөчлөгийн хувьд юм. Учир нь хөхн бүрэн сураараа томрох үед им хүмүүний хавирга тогтож, таацны ясан томорч, бэлхүүс нарийн болж, дуу зүс шингэрэх энэ үед тархины үйл ажиллагаа бүрэн ажиллаж байдаг. Энэ л цагт оодож гоодохыг сурчвал им хүмүүн үүнээс өөрийг мэдэмгүй болчихдог. Харин энэ цагт л уул болох ухааныг нь заагаад өгчхүүл амьдралын турш мартдаггүй. Тухайн нийгмийн хамгийн хүнд ухааныг
хамгийн хүндтэй мөргөд сэцдийг урин залж төдийн настан хүүхдүүдэд сургаж өгдөг. Үүний дараа хүмүүнтэй сууж ахуйгаа тэгшлээд аваад явж болно. 14 хавар хүртэл нь гэрээ цэгцлэх, өнгөө зохицуулах, нүрээ оодох, үрээ өсгөх, ахуйн бүх ухааныг заагаад өчгсөн байна. Харин нийхэм төрийн ухааныг 14-өөс 17 наснд нь зааж өгнө. Энэ биеийн хэмд тэнцвүүлэх ухаан бол эрт үеэс ер алдагдаагүй ухаан юм шүү. Бидний үед голчлон шашны гол үзэл бодлыг, хамаг нэр хүндтэй гадаад орны хэлийг энэ насанд сургадаг байсан. Төрийн ухаан хэмээдэг нь энэ татвар татаасны ухаан юм шүү дээ. Тоо, одон орон, газар зүй, нэгэн чухал харь хэл. За тэгээд 4-5 бүлэг хичээлийг сайтар сурна. Газар зүйн ухаан хэмээх нь энд тийм нутаг, тийм уул оршин гэж цээжлэхээс гадна энд өдий мал өсгөж тэнд төдий ардыг төршдгөвөл сайн гих уул усны тогтолцоо, нөөц бололцоог зааж өгдөг ухаан болно. Одон орон гэдэг нь цаг хугацаа, орон зайг, өвөл зун, хавар намарт хүмүүний ааш авир хэрхэн өөрчлөгддөг. Тэр бүхэнд төрийн бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх, хэдэн онд ямар тахал өвчин гарахад түүнийг ямар аргаар даран үгүй болгосон гэх улбаа түүхэн хичээл болоод төрөөс хэрэгжүүлсэн үйл явдлуудыг зааж өгдөг хичээл юм. Өвгөд үтгсийн хэцүү цагт гаргасан шийдвэрүүдийг сайн санардаж, ухаж ойлгож байх аваас дараа ирэх ижил давтамжит үйл хэрэгүүд дээр ямар төрлийн бодлого хэрэгжүүлэх нь яг адилхан байдаг. Тахал гарвал ямар цаг байдалд гарснаас хамаарч хааш нь нөлгөхөв, хэдий хүч, хэдий сан хөмөргийг зохицуулах вэ гэд. Тэр цагт алдсан сан хөмөргийг хэрхэн буцааж нөхөх вэ гэхийг заадаг. Тахал бол давтамжтай байдаг учраас одоогийн хар нохой жилийн тахал дараагийн харлаг өхөр жил тохиох магадлалтай гэх зэргээр хөөж гаргаж бодож тэр үед хаа газар тохиохыг тооцож чаддгийг хэлээд байгаа юм. Тэгэхэд тэндээ зориулж тэр нутагт арай цөөн хүмүүн аж төрүүлж баг хохиролтой байхыг бодож төлөвлөж сурах, ирээдүг зөвнөх хичээл болдог юм да. Учир нь тахлыг тооцож болдог зүйл. Мөн ургац ихтэй болон гантай жилийг тооцож хэрхэн яаж нөөцлөх, хадгалах зэргийг суралцсан. Хатад болох бүх охид, хаан болох бүхий л жонод бүгдээрээ суралцсан. Ингэж суралцсан байхад эзэн хааны зарлиг ирлээ гэхэд гүйцэтгэх чадвартай байдаг. Би залхуураад эндээ суугаад байя гэхгүй үр хүүхдээ амгалан байлгахын тулд өвтөр нүүхээ мэдж байдаг. Хэдэн жилийн өмнөөс тухтай газар олоод нүүчихсэн байт юм. Нүүдэлчин ухаан гэдэг чинь иймэрхүү юм да. Ингээд хантай болох гээд хормын өдөр товлогдоод ирлээ. Багаас нь сүй тавьдаг байсан учраас дараа жилийн намар гэхэд сайхан жил болох нь адуу малч таргалахнаа гэд хэлэлцэн дээ. Ингэж тодорхой болохын цагт эр эмийн ясан хэрхэн яаж эр нөхрөө жаргалтай байх вэ гэдэг ухаанаа зааж өгнө. Ямар гараг өдөрт хүүхэд болох нь сайн, ийм хүмүүн дотор эрэхтнээ яаж ариун байлгах, ойрхон хүүхэдтэй болоход нуган үрсийн, охин үрсийн тооцоог яаж гаргах, эр нөхөр ямар хүүхэд хөсөмжлөхөөс хэдийд нь хорцол хийж үр хүүхдээ олох, хэдийд нь хорцол хийж үр хүүхэдгүй байх зэрэг сайтар мэддэг байсан. Ийм учраас өндгөн суйн хатад олон хүүхэд төрүүлнэ. Хожим эр биед хүрч хаан суусан хүмүүн татвар юмс авахд тэр нь мэдлэг чадамжгүй байгаад байдгийн очих нь энэ сургалтанд хамрагдаагүй доршдог. Их хатад олон хүүхэд төрүүлээд бага хатад 1-2-ын Азийн хүүхэд төрүүлдэг нь үүнтэй холбоотой. Угтаа Монгол угсаатан их хатны угсаанаас хаан ширээг залгамжлуулах ёсон байдаг. Тиймээс бага хатад олон хүүхэд төрүүлэх нь тийм сайн биш. Ийм ухаанаар багаас нь сургасан охид тэр л нууц ухаанд нь хувилдаг байсан. Ийм хүмүүн эр нөхрөө хайрлахад мөрдлөг болгох 5 зарчим бай. Үүнийг мэдэхгүй бол эр нөхрөө тоглуулж чадахгүй гэж ээж минь надад хэлдэг байсан. Нэгдүгээрт эр нөхрөө хүндлэх. Хүндэл гээд тэнгэр шиг магтах биш. Хүндэтгэж түүний өгүүлэхийг гүйцэд сонсож өөрийгөө илтгэж өөрөөсөө дээгүр харьцаа гэсэн үг. Түүнийг дааж чадахгүй эр нөхөр бол заяаны чинь хань биш гэдэг байсансан. Хүндлэлийг дааж чаддаг байж л эр хүмүүн, эхнэр хүмүүн, нөхөр хүмүүн хэмээн гэрт оршино. Эр хүмүүний заяаг өөд нь өргөж байж, эр хүмүүн хямрлаг явж, нэрийг чинь өргөн түмэнд алдаршуулдаг. 2.
Эр хүмүүний урдаас их дуугаар бүүер. Эрх мэдлийн бэлэгдэл болдог эр хүмүүнд их дуугаар хэлэх нь хэдэн мянган зүг хэлсэн ч хэрэгцээгүй болгодог нэгэн чатаг гэж хэлж болно. Айдуу зөвлөн хэлсэн альва үг бүхнийг сонсоогүй мэддүр үзүүлвч зүрхэндээ шитгэдэг юм шүү гэж захиж байлаа. Аривантай бухимдаж араа шүд ачигнах үе байлгүй яхав дээ. Хамраас цус гарч цусаар уйлах шахам гомдох үеч байна. Тэр бүхэнд өөрийгөө барьж чадаж байгаа эм хүмүүнийг эр хүмүүн өндөр тэнгэрээс жилүү биширч чаддаг юм гэж эжим минь надад хэлсэн. Энэ л ухаанаар орд өргөнд байсан олон хатад шивгчдээс би онцгорч чадсан билээ. 3. Сул юм хизээж бүх хэлж бай. Үг бүхэн чинь үнэтэй байх тусам өөрсдийг чинь хүндлэх нь их. Үг бүхэн чинь хог байх тусам өөрийн чинь нэр хүнд унана. Үүнийг эмс бүхэн мэдж байх учиртай. Альва зүйлийг өн төглөж өөг засах ухаан байлгүй л яах вэ? Гэхдээ л үргэлж яриад байхаар хов болж хүнд ч хүрч засал болдоггүй ч юмтай. 4. Альвааг захирыг гэвэл цэгцэлж захир. Хүмүүнч бай, адуу малч бай, гэр оронч бай, үр хүүхэдч бай, захирахын тулд чи хаана нь юу байгааг бүгдийг нь мэдж байх хэрэгтэй. Үргэлж тэр бүхнийг шинээр цээжлэх хэцүү байдаг учраас цэгцэд оруулаад түүнийгээ хэвштэл цээжилбэл тэр зүйлийн хөдөлгөөн бүхэн чиний нүдний дэргэд ил байна. Энэ их амархан сонсогдож байвч хийхэд хэцүү шүү. 11 аягийг яг энд байрлуулна гэд алхан бүр нь хэмжээтэй байхад шуналтай нэгэн түүнийг шоргож үзсэн нэг жижигхэн зөрүү нүдэнд харагдтал тэгж цэгцэлж байж хаант төрийг цэгцэлдэг юм шүү. Хаан сэнтид хүмүүн хүрчөө үгүй юг хазгаа тавьсан барсын нүмергөөр анзаардаг байлаа шүү дээ. Хэр барсын нүмерг тэгшэрсэн эсвэл эн тэнтэй хонхоосон байвал тэрийг сонирхож хүмүүн дээр нь суусан байна гэж мэднэ. Тийм сэтгэлтэн байгаа бол удалгүй бослог гарахын тэмдэг. Би бүхэл бүтэн ордныг цээжлэх гэж 3 жил цэгцэлсэн. Шивгчдийн өрөөнд хідэн шаазан аяга байгааг хүртэл тоогоор нь мэднэ. Тэр бүхэн нь ямар өрөвт байдаг, бохирдохоор хаан тавьдаг, хэний бохирдлын үед шороотой усаар угаадаг, хэний гараанд цэвэрхэн усаар угаадгийг хүртэл мэдэх хэрэгтэй. Тэгж байж тэр ордныг захирч авч явна. Эм хүмүүн бол эсхий гэрээ цэгцлэхэд л болно. Алхан бүрийн цэгцээр нь алдас бүрийг уншиж болно. Өөрөө цэгцгүй бол замхран алга болно. Нэг л өдөр хогийн татай болоод холоо шидэгдэх цаг ирнэ шүү. Тиймээс хог биш цэгцэд байх хэрэгтэй гэж ижимэн сургаж байсан юм. Одоо энэ дөрвөн байхад ямар ч эм хүмүүн гэлтгандаг. Гэвч ганц эр хүмүүндээ л гэлтганаж харагдана. Харин бусдад гэлтганахын тулд ээлдэг сайхан ааштай явах хэрэгтэй. 5. Өөртөө хүртэл үнэнч бай. Хэрв чи өөрийнхөө үгнээс зүрх юм бол чи тэрийг хэлэх эрх байхгүй гэж үзнэ. Хүмүүнд зөвлөгөө өгөхдөө хүртэл чи түүнийг өөрөө чаддаг байж зөвлөгөө өгөх хэрэгтэй. Ийм чанд хатуу дэглэмийг надад ээж минь баг залуугаас сургаж байсан юм. Өөрөө үзэсгэлэнтэй мэтгэж сэтгэж байвч нүдэнд чинь орсон жижигхэн сармусч үзэсгэлэнг чинь унгааж болно. Иймээс их анзаарахтай байж өөрийнхөө үгийг хэлэхээс өмнө би тийм байна уу үгүй юу гэдгийг нягтлж байж бусадтай харилцахыг гэж юм мөрдлөг болгож захиж байсан. Хүмүүнийг хүмүүн алчхаа гэж хэлбэл чи өөрөө хүмүүн алах чадaltaй байх хэрэгтэй. Чи хүнийг ангаагаад өгөө гэж хэлбэл өөрөө ч гэсэн хүмүүн ангаах зүрхтэй байх хэрэгтэй. Энэ л бүхнийг ухсан бол хүмүүнтэй харилцаж болно. Иймээс би чадах болов уу гэж бодож байгаад олон хэлц хурлаас дуугүй гарч явсч байсан. Ариун мөхтэй гэж баг ахудаа загнуулдаг байсан ч гэсэн хааны ордонд очоод төдий бас ариун дуугарч чадахгүй ээжийнхээ энэ үгийн учгийг бодож сууж байтал хэлц дуусаад явчихдаг байсансан. Иймээс хэрэгтэй хүмүүндээ дараа нь өөрөө гүйж очиж хэлэхэд итгэл отарч олон түмний дунд хэдүүлэх дургүй зүйлс аанаа амардаг юм. Энэ бол ээжийн минь өгсөн хамгийн том бэлэг байсан юм шүү. Эр хүмүүний хайрлах 5 мөн чанар бий гэж хэлсэн. Үнэн дээр өөрийгөө хайрлуулах 5 мөн чанар байсан юм. Ээжийн минь хэлэхдээ
эр хүмүүн үргэлж эмээлтэй хазаартай морьтойгоо эргэх энэ их дэлхийдээ аж төрдөг юм. Хэрв чи түүнийг морьтой зэлэнд хүлчих аваас чиний дэргэдээс хизээдээ цогтхыг хүснэ. Гэртээ багтахгүй аж төрхийн тулд сэтгэлд нь гүн мөртэй аж төр гэж. Ийм л мөргөн үгсийн дунд аж төрсөн охин мэлээ би. Эр хүмүүнтэй харилцах амархан шүү дээ. Ямар ч муу эр хүмүүн байсан дарна гэж бүү харилцаарай. Охид минь, энэ нэрийг дараад буулгаад авчихъя гэх бүхэнд чи түүний доор орж байдаг юм шүү. Харин энэ нэрийг мандуулчихъя, энэ нэрийг мандаачихъя гэх бүрд буруу сэтгэлд нь өөрөө норж, зөв сэтгэлд нь мандан бадарч байд юм. Үр хүүхэд өөрөө өсдөг юм. Эр хүмүүн өөрөө хүмүүнждэг юм. Энэ бүхэнд эм хүмүүн цэгцлэгч байх ёстой. Цэгцлэгч гээд боолн биш ээ. Цэгцлэгч гээд дарга нь биш. Анд нь найз нь байх ёстой. Аянгат хэрв эр нөхөр нь дээрлэхүү хүмүүн байвал яах вэ? Чин байхтан. Хүндэлж харцаж байхад дээрлэхэж байвал яах вэ гэсэн үг үү? Аянгат. Тийм. Чин байхтан. Тийм алдас байна. Чи миний боол гээд эрхийн цагт өөрөөр чинь дутагдана гэж санах цаг байна. Үүнийг би өөрийн амьдрал дээр жигшлэн яриа. Анхлан би анчин айлын охин очиж байгаа шүү дээ. Алт мөнгөч үгүй, ээжийнхөө өв залгамжилсан ногоон дээлтэй, үсээ 2 зис шороор хатгсан, нүүрэндээ оо өнгөсөгч үгүй, бор аавын минь уллаж өгсөн эмээгийн өмсөж байсан гуталтай хаан дээр очиж байлаа. Хамаг гоё нь л тэр шүү дээ. Аянгат тэр яагаад таныг сонгосон бэ? Өндгөн сүү энэ төр байгаагүй юм уу? Чамбай хатан. Би чинь бас тийм нэр хүндтэй айлын охин биш ээ. Ийг л нэгэн анчин айлын охин байсан. Иймээс харц ардтай хизээ нэгэн цагт суун, хоньны бэлчээр дээрээс хизээ нэгэн цагт хулгаалагдана л гэж өссөн шүү дээ. Ээж минь харин алав буурсан ноёны охин байсан юм. Анхлан нөхөрн дайнд явж амь өргөцсөн учраас анчин эртээ эцэгтэй минь суусан. Их мөргөн хатан хүмүүн байсан юм. Эцэг маань харин зүгээр л нэг дайнаас цугтаасан анчин хүмүүн байсан. Ингээд энэ хоёрынхон ганц охин нь болж дээрээ нэг ахтай, инхрийдээ инхрий, эрхэмдээ эрхэм өслөө. Анчин хүмүүний охин учраас ямар нэгэн өндгөнсөө урилга заллага ирэхгүй шүү дээ. Язгууртан гаруул өндөртэй мөргөд сайдын охин байж л өндгөнсөө тавигдана. Гэвч энэ их минь өөрийн сурсан ёсоор намайг хүмүүнжүүлсэн. Харин эцэг маань бэлчээр дээрээс хулгаалагдтал байж л гэж аж төрдөг байлаа. Би 16 хавартаатай байлуу да. Гол дээр ус аваад л сууж байтал нэг их ганган залуу хурж ирсэн юм. Энэ юм болсон хойно зориглож сэтэн хаяад нүдрөө нь харсан чинь хөөе чи над руу зориглож нүд харж байна уу? Гэхдээ нь би таны дөрөв рүү харсан юм гээд ханцуу руугаа инээгээд хувингаач авалгүй гэрлүүгээ гүйчихсэн юм. Тэр ганган сайхан залуу морио усалж байхад нь таарсан нь тэр. Тэгтэл тэр залуу ундаасаж байна гэд манай гэрт ороод ирсэн. Ээжийнхэн ард нуугдчихад сэмхэн хараад л яасан сайхан залуу вэ? Ямар сайхан хувцастай юм бэ? Луун эмэгтэй юм байна. Эдэр залуу энэ хүмүүс их нэртэй л байх таа л гэж бодож сууж байлаа. Гэтэл ээж минь намст гээд л навтас хийгээд л хөндөж яслаад л байлаа. Тийм том хүмүүс юм байх та. Ямархан ноёны хүү юм бол ямархан сайдынх нь ач юм бол гэдэл бодож байтал хаантан гэдэг байгаа. Би бодох юм биш. Сандарсандаа орон доогуур багтахгүй төчигнэж нэг муу юм шуургачихсан. Хин рүү зөрөгтэй харснаас итгэсэн. Тэр үед эм хүмүүн хаан руу юун харах бити хэл ойртож очтгүй байсан заншилтай шүү дээ. Хааныг харсан юм чинь алуулж таараа гэд орон доогуур шуурахгүй юу? Түүнд их игдүүн хүрсэн бололтой охиноо үзүүлэх гэж хэлэхэд ээж хормоноос татахт нь би зууралдаад л өршөө гэд нуугтаад байв. Ээж ороос өгч хайж байж намайг нэг гаргаж ирээд өршөөн болгоно эрх танхил өссөн юм. Энэ миний охин байгаа юм аа гэв. Тэгэхэд би нүдээ тас анчгаад нүүрээ тагалчгаад намайг харахгүй гэж сэтгээд л зогсож байсан. Яасан ичимхэн юм чи
түрүү над руу цор хийсэн бидтэй гэхэд нь хурууныхаа завсраа харчаад тэнгэр халаг би таныг гэж таньсангүй өршөө намайг бүү алгаараа гэдэл урд нь мөлхөж очлоо. Тэгэхэд ээж чинь дамшиглаж байгаамаа би хаан бишээ ирээдүйд хаан болж магадгүй нэг л ачгүй чи надтай жаахан хөөрөлдөн үү гин. Хаан биш юм бол ашгүй дээ гэдэл өнөө чи харсан хүс чинь намжаад ачгүй гэхээр нөгөө хаан гэж бодож байсан хүмүүний чинь суудал нам онооны зэтэй намсаад л унсан тул нэг юм нүүр тэнийгээд хамсгаа аваад нүүрийг нь харсан чинь ихээ царайлаг залуу байгаад нь бас чухархна. Хаан боломгүй сайдал болж таарандаа ийм номоо царайтай юм чинь гээд бас голсон шиг. Ингээд цэгээ уучгаад намайг аваад мориндоо сундлаад явж өглөө. Эцэгийнхэн дэргэд хэлэхэд хэцүү байсан юм байлгүй. Энэ биес үйл ялгал ах байсан юм. Буу гурамдаж байсан цагт хоёулаа сайхан ойд сууж байгаад ховж ив ярьсан шиг. Чи яасан сайхан хүүхэн бэ? Та яасан хүдрээр юм бэ? Гэх мэтээр нэг жаахан сэлгүүцсэн. Надад Улаанбаатар мараг чулуут луу ороосон бэлзүү өгчөөд хадгалж байгаарай. Би дараа ирж авна шүү. Энэ танаад ирсний тэмдэг болог гэв. Ямар баян юм би зараад сувдан сайхан сандар авчихсан. Гэтэл буцааж өгөх юм чинь боломгүй гэдэл хүзүүндээ улаан хуцаар боочхоод өөр газар хадгалчих бол алдчих юм шиг санагдаад нандинав. Шүн болоход бэлзгээ гаргаж нөгөө залууг төсөөлсөн шиг байсаар хаврыг өнгөрөөлөө. Гэтэл маш гоё цэцгэн хүрээтэй шар алтан чимэгтэй цагаан хөлөг хөлгөлсөн хөсөг ирээд Чимбаа хаан байна гэд ямар хэрэгээр иж байгаа юм бол доо гэд хартал нөгөө залууч нь гадаа харчигсан танаа охиныг авъя гэж байна. Өнөөш нь болгон мөрөөддөг юм чинь огл харяаж баярлах хэцүү, үгүй гэж зүгтаах хэцүү, гүйж байгаад унах уу, гүхгүйгээр очих уу, яахаа мэдэхгүй баахан хичиж үлээ. Ингэсэн л хайрын түүхтэй. Одоо ч бас хайрлаж олоогүй л байна. Дөнгөж танилцсан байсан юм чинь сүртэй бараатаа жанжид төмөр хуйгаа агсаад л хангар янгар гэдэл ороод ирэхээр аим биширмээр гэж ахаад л орон доогоороо нуугдчихсан. Ээж чи хүмүүн ирж байхад ёсгүй гэдг нь гэдэл гуйдаад дахин ор авч шидэд намайг тэр доороос чирч аваачаад сүйхэнд сулгачихсан. Чи наанаа сууж бай гэд. Тэгээд авдраа ухаж өмнөх гарагт нь аавын наасан аль гоё хэтээ гутал ээж маань хоримлогтой өмсөж байсан шилүүсэн эмжээртэй ногоон дэлийг өмсөөд эрт цагт аавын минь авч өгсөн зис хатгуурыг зүүгээд их л гойж явуулсан юмдаг. Юу болох гээд байгаа юм бэ? Ингээд би ихнэр болж байгаа юм уу? Хорим гэдэг нь энэ юм болов уу гэдэл явж байтал хоримлох гээд явж байсан нь тэр юм байж. Тэгээд өврөө удалтал ээж минь Ямбайлан битсэн 5 мөрт байсан юм. Үүнээс өөр зүйлгүйгээр би гэрээсээ гарсан юм да. Тэгээд л цав цагаан хантай цайз хэрмийн гадаа ирээд ийшээ ороод нэг насаараа хоригдно гэж бодхоос уйлмар санагдаад гэртээ харъя гэд уйлж алдсан шүү дээ. Намайг аваачаад хорих гэж байна гэж сэтгээд л хөдөөхээр ямар ч хэрэм цайзгүй өссөн би тэнд эхний 3 гарагтаа л бачуурсан. 5 дахь гарагт сайн өдөр таарч хормын ёсол хийж улаан хувцастай өндөр сайхан хүүхнүүд ирж миний сайрыг үрж өгсөн. Би ч хөлдөө гартаа жаахан сайртай. Аавтайгаа нийлж анги өрөө хийдэг болохоор хуруундаа жаахан сайртай тийм л хүмүүнийг угаагаад шигүүрээр үрээд л шигүүр гэж вандууны голыг хэлж байгаа юм. Тэрүүгээр үрээд улаан зумлог болгоод дараа нь үнэртэн гоогоор илээд л дамааг доош нь харуулж 3 цаг илээд л дээш нь харуулж 3 цаг илээд л нүүрийг нь 3 цаг илээд л тэгж яснаа нэг нунтаг цагаан юм нүүрт түрхэж байгаад үзэмшиг уралтай онисэн нүдтэй хөмсггүй болгоод тавьчихлаа. Хөмсгийг минь хусаад зураад хайчихсан. Би өөрийгөө хараад ихэд зочсон шүү. Үсийг оройд нь нарийнхан шүлдсээр байгаад бортхон малгай өмсүүлчихнэ. Маш хүнд эмэг чих хүнжтэл зүгээд л урагшаа өтсхий хойшоо босонхон хачин готол өмсүүлчгээд хүүхэлдэ шиг алхуулна. Тэгсээр байгаад нэг өргөөрөө аваачаад өгсөн дөө. Би чинь том нүдтэй байсан. Гэтэл миний нүдний 3-1-ийг далдалтал будаж чадсан юм.
Их жижиг нүдтэй байх тусам сайн гэдэг байсан юм тэр үед. Тэгээд том нүртэй байвал сайхан. Сар шиг байгаа юм. Ер нь сар шиг болгож бодож байгаа юм. Тэгээд нүрний хамаг өөхийг урагш нь болгож яагаад боочхон. Тэгэхэр булцайн. Тэгээд уруул бомбоогоо жоохон болцоход дуугарч чадахгүй буу гэд бүлэг залгичихсан юм шиг болно шүү дээ. Тэгээд л орд өргөнд ортол улаан торгомсог хөшгөн дунд нөгөө сайхан залууч нь нэг их сайхан шаргал дэлтэй сууж байна. Олон түмэн тогсын өдөн дээгүүрээр саваад л гайхах чицүү, зүхтах чицүү хойноосоо жадар чичлүүлээд л орсон юмдаг. За тэгээд шүн болоход ашгүй нэг юм малгай гутлаас салж яс амарсан. Тэр л их жаргалтай байсан. Нэг их өндөрсөн урдаа түүн зайтай гутлаар яваад хөл их өвдсөн шүү. Муухай авахгүй гэж хичээж салгалсаар байгаад магны хөс цовчихсан. Өнөө будган тал хүртлээ арилаад хүмсгэн шанаагаар урсаад л арай хийж шүн болгоод бушуухан нүрээ угаагаад харсан чинь хүмсэг байдаггүй. Хүжийн гол шатчихсан байхаар нь авч эцэг шигээ сарвайсан хүмсэг. Өргөн хүмсэг дөнгөж зурж дуустал өнөө сайхан залууч нь ороод ирлээ. Учиргүй инээ гэдэл. Чи чин түрүүн хөөрхөн болчихсон байсан. Одоо яагаад хээр нутгийн охин болчихдог вүлээ гэж байна. Би хээр нутгийн охин хэвээрээ үлдээ. Та минь намайг болгоо. Гэрт минь хариулаад өг гэдэл дахиад л дөрвөн мөчлөөд гуйдаг юм байгаа үсттэй. Үгүй дээ чи миний гэргий болсон гэд намайг өргөж аваад зөөлөн орон дэрлүү шидчихсэн. За ингээд л үхлээ. Цаасруулах нь гэж байтал тэрч аваад л өмсгөр нь сэтгэл амарсан гэж байгаа. Өглөө боллоо. Ээжийн сургасан бүхнийг хийгээгүй ээж аландаа гэж бодтол ээж нэрээ хол байгаа юм чинь гэж бодохоор сайхан байсан шүү. Юугаач уучраа оломгүй нэг сар өнгөрсөн юм. Тэрэл хувцас, готл, эмэг, зүөх гэж нэг сар хичээсэн юм. Хувцас өмсөө сурсан чинь бичиг заана гэдэл хөвшин аимшигтай дух. Дүүрэн үрчлээс хамар нүүрэн дүүрэн ус эрүү дүүрэн сахалтай эн тэндээ бууралтай том сайд орж ирээд цэгсөө үзгээ барь гэдэл намайг юм мэдэмгүй гэж бодсон юм уу? Үүнийг дуурайгаад бич. Энэ бол тэр үсэг гэдэл. Тэгэхэр нь би мэднэ гэд аяархан хэллээ. Юу гинэ? Мэдх юм бол нэг юм бичээх гэдлээ. Хамгийн алтартай гэж бодож байсан дөрвөн мөрчүүлгээ бичлээ. Тогроо шувуу халин нисэх тэнгэрийн орон зайд тогсын өдөн тогроонд цохимгүй гэдгийг танилаа. Тоост энэ орчлонд хаан заяанд төрсөн чиг тинүүн хангай малчин луга танхай байж боломгүй гэд. Энэ нь манай ээжийг ордонд байхад хамгийн алтартай байсан юм билээ. Энэ шүлгийг чи яаж мэддэм гэдэл овоо хүүхэд байна. Алив нөгөө сайдуудыг дууд гэлээ. Энд тэндээс эрдэм асуугаад л тэгснээ за чи хатан байж тэнцэх юм байна. Овоо доо гэв. Тэгээд хичээлгүй болсон тул хаан зав зайгаараа намайг аваад ордны алтан загас сэлдэг том нуурын дэргэд очдог байлаа. Тэгээд надаас яаж өссөн гэж баахан асуусны дараа би ганц асуух боломж олдоход таны нэр хинбэ гэхэд тэр үеийн хамгийн том хааны нэрийг хэлчихдэг юм байна. Би таныг өвгөн гэж бодсон гэд өөрийн мэдлгүй хэлчихв. Өвгөн хаан бишээ гэж их л инэв. Ингэж л дотн болсон хорвоодоо. Тэгтэл би 3 сарын дараа дайнд явах гэж байна. Наран ус амлалтаа зөрчив. Чи надтай хамт явна уу гэлээ. Тэгэхээр нь тгий гэж хэлээд тэр цагаас ер салаагүй юм да. 3 сарын дараа наран ус руу дайлаар мордохдоо Гүрьё улсад төр хорогдож тэндээ нэг жижиг хүрээ байгуулад наран ус руу илж тамлах хуулийг хүлээгээд хэсэг тоглов. Бүх хүүхнүүдийн хувцс нь жирэмсэн юм шиг. Им хөвшин залуугүй хээлтэй юм шиг хувцтай тийм хотод очисон. Ирчүүд нь толгой дээрээ алавчтай. Эмэгтэйчүүд нь бүх үсээ сүлжээд толгоогоо тойруулаад сарвчиг ороочхон. Банхар нохоо шиг цэгэн хөмсгтэй хамраасаа чамархай хүртэл урт нүдтэй сонин хатад байсан. Бүгдээрээ гидсэндээ гартай явж байгаа нь яг хээлтэй авгаа алхах мэт. За тэгээд наран гэдэг улсын хүүхнүүд ирлээ. Бүгдээрээ модон готалтай хөлөө биеэ үлгийдсэн хүүхнүүд яваад л ирэв.
Хувхаа цагаан царайтай, урдууraa сексисэн өстэй, хойноо хавдартай гэзэгтэй. Нэрээ ордонд гоё хасаа гаргасан садар юм шиг хүүхнүүд л явна шүү дээ гэж бодлоо. Харин монгол хүүхнүүд нь дотуур хоёуг өмслөө, гадуур хоёуг өмслөө, цагаан хоёуг өмслөө, гадна дээл, тэрлэг дээл, нүмгэн дээл гэд 10-аад дээл өмсөж хуцалдаг болохыг анзаарсан юм да. Ингээд үндэстэн бүхний гоо үзэсгэлэн ондоо гэдгийг анх удаа сэтгэсэн юм. Монгол эмэгтэй бол дор хаяж 5, ёслолд бол 9 хувцас өмснө. Тэр олон хувцсан дотор галбар бол хамаагүй. Гэхдээ халуун оронд галбартай байхаас өөр арга байхгүй. Давхар бүслэн. Энэ бүхэнд бие жавхаажаад сүр жавхаалаг бие ихтэй харагддаг. Аянгат. Хувлаа хаан хідэн гэрээтэй байсан бай. Чимбаа хатан. Кавла хаан миний дээр 2, миний доор 3 хатантай байсан. Хатанд тоогдоогүй маш олон татвар эмс байна. Анх би татвар эмээр очсон ч миний мэдлэг чадамж тэнд оршин байсан ноёдод хүлээн зөвшөөрөгдсөн учраас баг хатанд тоогдсон. Бичиг үсэг мэдэхгүй ёс заншил үгийн татвар эмд тооцогдож их хааны урд өргөнд нэгэн газар эмсийн хүрээнд байна. Тэд нь хаанд барьж ирсэн их баг гарвалтай охид юм. 7 хоног сонжиж үзээд сурч чадахгүй бол хайчихна. Тэд тэгээд ордны нэг газар мартагддаг юм. Хоол идээд л тэжээр амтд чиг л байж байна. Хааны ордны отож нар тэдний сарын хэрийг нь тооцож байгаад үр хүүхэд болохгүй үед нь эхний шөнийг хаантай өнгөрүүлдэг. Харин хатад болвоос отож сайд нарт найр тавьж байж эзэн дээдсийг өргөөндөө хонуулахыг хэд чармайна. Тэгээд тэд дургу хүргэсэн баг хатныг сарын хэрийг нь мэдж байгаад чадна. Тийм болохоор хаан дээдсийн сэтгэлийг татаж байх хэрэгтэй. Би бээр 3 дугаар хатан болж ирсэн тул отож нар хизээч миний өргөө рүү эзэн дээдсийг явуулдаггүй байсан. Харин эзэн дээдэс өдрийн цагаар миний өргөөнд айлчиж зугаацж байгаад явхдаа надад хэд хэдэн хөвгүүд хайрлсан. Хаттын төлөвлөгөөнөөс би хасагдаж байсан хатан шүү. Наран усаас ирээд тэр балгадад суухад хаттын ширүүн нүрийг анх үзэж эхэлсэн юм. Ясалсан цагт ямар ч шивгчин, ямар ч төрийн ордны гишүүдийг хүнсэлж байх ёстой. Гэтэл миний ордны хүнслэх өдрийг хэдэн хоногоор мартдаг байлаа. Манай өргөө 2 хяатай. Тэр 2 миний угаах хувцас хүнсийг зэхэж байх ёстой. Тэр нь төв ордны хүнслэх газраас мах шүүс эдээ жимс авчирч өгнө. Гэтэл түүнийг мартчихсан. 1 сар өгч явуулаагүй. Бид хуучин хүнсээ баагаар эзээр байгаа дуусаж 1-7 хоног өлмөн байсан. Аз болж манай өргөөний урд тоорын мод жимсэлдэг байсан учраас түүнээс түүхий жимсээр 7 хонсон шүү. Ингэж чадуулж байсан. Тэнтхийн хатад биднийг хайж байгааг анх ухсан юм. 2 хай маань уйлаад л нанхиадаар арчаагүй хатны хай боллоо. Ингээд л дэв зэрэг цалин пүнлүүгөө боллоо гэдэл намайг цөхөж байлаа. Эзэн хааны отож үргэлж их хатны бие муу байна гэдэг учраас эзэн хааныг маань их хатны өргөө рүү аваад явчихна. Над руу тэр сар ирээгүй. Тэгээд ядаж 2 хяада яаж цалин мөнгө олж өгье дөө гэд бодлоо. Хатан хүмүүн ордноор дураар салхи үзэж болдог тул тэрүүгээр энүүгээр явж байтал эзэн хаан амд яваад иржээ. Нүдэн гэлбаад ганцхан хоосон хүрээд ирсэн байлаа. Ганцхан хоосон ирлээ урамгүй байна гэд мориноосоо бууж байхад нь морь хараагаа удсан би өөрийн ирэхгүй гүйж очиод морины хүзүүг илв. Тэгээд гинэт цочиж болгооноо ордноос гаргах зөвшөөрөл ирээ. Ордноос гарлахын удлаа хөдөө нутгаа санаад байна гэж нүд дүүрэн нулимстай хэлэхэд эзэн хаан ухаж надтай хамт морин дэл дээр нэлийн хол тавьсан юм. Бараа бологчдыг аюулгүй газар үлдээгээд бид холдож нэг сайхан талд ирээд хоёул мориноос буусан. Эзэн хаан миний үр дээр хөвтөөд жаахан амс хийснэ. Урамгүй өдөр сэтгэл сэргээсэнд гэлалаа гэхэд нь би гараараа сарвчлаад тэнгэр ширтүүлж байсан юм. Тэгж байхдаа малгаанд нь сарвч байрлуулад өгчихвэл зүгээр юм байна да гэж сэтгэхэд тэргүүнийг нь гуйж авсан. Замдаа жаахан эсгийний өөдөс, торгоны өөдөс ойдлчны газраас аваад тэр шөндөө хааны тэргүүнд сарвч ойж өгсөн юм. Маргааш нь малгааг нь өгөхдөө миний гар таны нүдийг үргэлж хамгаалж байна. Та намайг хизээж битгий мартаарай. Миний хоол хүнсийг бүү мартаарай.
Миний хяанрын цалин пүнлүг бүү мартаарай гэж хэлсэн юм. Ордныхан албаар намайг санаатай хорлож байгааг мэдээд их хатны нэр нөлөө сүр тэр цагаас унаж эхэлсэн юм. Тэгээд их хатан намайг 100-ны зэтэй. Тэгж байтал давхар биетэй боллоо. Давхар биетэй болохоор элдв анзын анхиад хоол хүнс эдэ будаа өргөө дүүрэн болчихдаг юм байна. Үнэртгээс агууд сүрм элдв загас энэгээр тэрүүгээр байгаад л эдэж чаддаггүй. Эсэн минь ногоон өр төрүүлсэн тул хувийн отчтой болж эзэн хааныг нааш нь авчирдаг болсон юм. Их хатны байр суурь хазаасан тул хоёрдугаар хатан нэлээд мандсан. Ингэж байтал хэн хорлсон нь мэдэмгүй их хатан өөд болсон. Хоёрдугаар хатан их хатан болж миний бие хоёрдугаар хатан болов. Цол ахиад л хоёр отож дөрвөн хя нэг тайгантай боллоо. Эн чин зэрэг нэмсний тэмдэг. Миний ордон дөрвөн тасалгаатай боллоо. Эхэндээ зүгээр нэгэн унтах тасалгаатай л байсан. Дөрвөн тасалгаатай болоод жонон хүүгийн ном бичгийн хүлээн авах хэслийн өрөө гэж зохицуулав. Хувийн нэг ойдолчинтай болсон. Ирдэг идэ умдаа цалин пүнлүү хяадад минь арвин болж тэд надад их сайн болсон юм. Учир нь би их бага идэнэ. Илүү гарсан хүнсийг тэднийг авч явахыг зөвшөөрдөг байсан юм. Нэг мэтгэд л нэг хя нэг тайган нэмэгдсэн л байна. Эзэн хаан минь томилвуу гэтэл арга саам хэрэглэж байгаад үүрс дээр ч гисэн гин. Ингэж байтал их хатнаас олон хяад шивгчэнтэй болсон байна. Ингээд өргөөг минь томсгож эзэн хаан хувийн өргөөг надад бэлгэлсэн юм. Тэгээд тэр нэг өдөр надад чи яахаараа хүмүүн нохоо хоёр цоглуулж байдсан бэ гэхээр нь би яагаад тэгсэн юм бол доо хүмүүнд туслая л гэсэн юм гэж бодож байснаа би бүх ард түмнөө халамжлаад гараа туханд нь тавьж өгмөр байна гэж хэлв. Ингээд Монгол угсааны ноёдын тэргүүнийг буюу малгайг анх удаага Монгол хэв загвартай болгож би өөрөө урлаж өгсөн юм. Анхлан л өмсгөд нанхиад шаахаа надад юр таалагдаагүй. Тиймээс төрийн хувцсыг Монгол чигээр нь байлгаж Монгол бортхон малгай 5 тусгаар тогтнолыг бэлгэдэг 5 давхар татан дээл, хаан дээл, сарвчтай малгай, Монгол готл зэргийг би төрөөс бүгдэд өгөхийг хүсгэд эзэн хаан миний эрх мэдэл суу хүчний бэлэгдэл болог гэж тааламжтай хүлээн авсан. Тэгж одоогийн энэ дээл бортхон малгай номоо олсон төвхтэй. Урд нь бортхон малгай хит өндөр байсан. Тэрийг намсгаж яг өөрийн нуруунд харуулн нарийн бөгөөд чигч болгож хатуулгагүй салхинд хийсдэг байсныг хатуулгатай толгойд бат болгож өгсөн юм. Өмнө нь сүлжин хийдэг байсныг цаваглаж наахыг энэ цагаас хийдэг болсон. Харин жанжид ноёдын тэргүүн нь эргэн тойрон сарвчлагтай болсон юм. 4 зүгтээ эзэн байж 8 зохистой эзэрхэд байхыг бэлэгдэж 4 талтай эзэн хаандаа захирагдж байхын нэг цонжтой өөрийн гэсэн ухаанаа алдахгүй байхын нэгэн залаатай тэргүүнийг орлсон. Тэгш химийн тэгш дүрийн бэлэгдэл болгож их Монгол давааны цаадах гэрээ толгой дээрээ залж гэрэн хэлбэртэй цагаан өнгөтэйгөр анх орлсон. Үүнийг сонсоод эзэн хаан их таалсан бөгөөд малгай дээрээ алтан цоочтой тэгэд үнгүй өгөхөд ноёд шулуун хүлээн авсан. Далавчид нанхиа тэргүүний оронд Монгол тэргүүнтэй болсондоо ихэд баясаж байсан юм да. Энэхэн хувцаар миний нэр шувуу адил мандаж би ч хувцас бүрд Монгол жайгийг сударлан үлдээхийг хичээх боллоо. Иймээс давааны цаадах гэрээсээ эрдэмтэн мөргөд охид хүүхнүүдийг өргөндөө авчирч тэр бүхнийг уран нарийн хатгамал эсхий эдлээр хийж эзэн хааныхаа урд хашийн дотрыг эсгийлж өгсөн. Эсхий гэртээ өөрөө амьдарч хуучин 4 тасалгаатай ордоо орхисон. Өргөө гэртээ ирээд Хувлай хаан эцгийнхээ гэрийг санаж тухалдаг байсан. Ингэж их дотн болсон тул нэг л өдөр намайг их хатанд цололдог юм байна. Хүсээгүй байхад шүү дээ. Даруу төлөв зантай улс оронд ихийг бүтээсэн гэж элдвийн гоншин дутсан. Алийг нь чухаж ойлгосонгүй. Их хатан болсон учраас өөрөг хараслах чих, өстөн дайсан чих болов. Нянхиадаас ирсэн татвар юмс шалдан шахуу ордонд гүйлдэг байсныг болиулж ордонд бүрэн хувцлаж байх анхны зарилгаа гаргав. Хяад шивгчд үйл хийхэд аятай эвтэй байх хувцтай байхыг хүссэн тул эрх мэдлгүй дорой гэд богино хормойтой хувцс хийсэн. Ингэж Хувлай хааны ордны анхны дүр төрх бий болсон юм.
Өрмөн 5 хавартай болов. Нахиад хичээл заалгах болоод байсан хатуу цагт нь давааны цаадах Монголын хар хорин хотоос эрдэм мэдлэгийн дээдсүүдийг урьж залан авчирч эрдмийн үйл хий гэхэд хаан өвөг дээдсийн үгийг улбаалах учиртай гэд зөвшөөрөв. Ингэж Юан гүрэнд өмнөдөд байгаа нууц товчоо, алтан товчоо, өдгсөн шастэр, үнэний түүх, яруу найраг, яргуу цэцний зохиол, абхай цэцний зохиол бүхэн цуглан ирсэн юм. 1% монгол хэл дээр, 1% нахиад хэл дээр, 1% орчуулга хэлбэрт нахиад бичиг бичиж, нахиад бичиг сурч байгаа хүүдээ нахиадаар бичсэн монгол үгсийг уншуулж, монгол бичиг сурч байгаа ардтаа монгол бичгээр бичснийг сургаж, нахиад сайд ноёдод монгол гэж ийм хүмүүс байдгийг таниулж, орчуулга юугаа бич гэж анхны ном Шастрын сайдыг томилж байсан төвхтэй. Энэ л үлдээ зурлаж миний бие барагдсан мэлээ. Энэ бүх үйлийг илч сайд нь ирж эрдэмтэн номтон зөвлөлдөж тэр бүхнийг санаачилснараа чи толгойлж дүүрэг гэсэн юм. Тиймд би хаадын хүргийг зураглаж, өтгсийн түүхийг бичиглэж, хоёуг хувцсыг шастрлаж, үлдээсэн лугаа адил Ихэс дээдсийн өөх түүх, эзэн Чингис хааны мөр явдал, Эрдэнэго хотын өөх түүх, үнэн дүрийг зураглан үлдээх гэж өөрийгөө тойруулан эрдэмтэн зураачдаар хүрээлэн их үйл хийх болсон. Эрдэм цуглуулна гэдэг нэгэн хоёуг урлагтай адил нэгэн өдрийн үйл биш. Нэгэн өгүүлбэрээр нь түүж цуглуулах учраас арвин их насыг минь авсан. Энэхэн үйлэнд сатаарсаар байгаад төрийн үйлээс ч холхон байдаг болсон ч энэ маань өөрөө төрийн хэрэг гэж санаж явлаа. Миний доорх сайд жанжид төр зүтгэх албатыг тохиж томилдог, эрдэм мэдлэг заадаг хүмүүс болж чигийг олж, нахиад угсаатны өөх түүхийг заадаг биш, Монгол угсаатны өөх түүх шастраар хүмүүжигч жонотыг бий болгосон юм. Гэвч давааны цаадах нутаг минь адуу мал хариулж, агсах зэвсэг сэлбэж, ном сум агсаж, нутаг орноо хамгаалж өсөөгүй хүүхдүүд маань чинээндээ тээж ирсэн тэр эсийг умартаж өссөн. Сүүлд нь эмгэн болоод харахад алдас минь энэ л байсан юм билээ. Намайг үзэгт уулзах гэж харяас бүр далайн чандын хүүхнүүдтийн орноос хүртэл ирдэг байсан юм шүү. Элдв сонин түүхэнд би их дуртай байсан. Нэг ийм буржгар сахалтай аялагч ирж байсныг маш тод санаж байна. Маро билүү тиймэрхүү нэртэй. Түүх шастар их сайн мэддэг хүмүүс байсан. Миний өргөнд 3 хоног тухалсан. Харин би эзэн хаандаа хардагдаж 3 хоног зүдэрсэндээ. Эр хүмүүнээс чи юу тэгтлээ их сонсоо гэж ихэ харцсан шүү. Далайн цаадад улс байдаг юм байна. Хаан байдаг юм байна гэд ярьсан бүхнийг өгүүлэхэд Ховлаа хаан тентхийг тэгвэл би эзэгнэн гэж дахиад л аян дайна мартсан доо. Бид гайхуулж тэр гайхуулгаа ярьж 3 хоног болоход од гарыг газар орныг судлагчид байдаг. Хүмүүн нь энд тэндх судлах орон зайгаа энэхэн дэлхийдээ эзэн болохыг хичээдгийг ухаж энэ бүхэн юуны төлөө байх вэ гэж ирээдүй үр хүүхэдтэй мэдүүлж алдахгүй байхыг сануулах гэж судрын үйлэндээ илүү шамдаж гагц Монгол судар гэж тууширдаг байсан бол тэр цагаас би дэлхийн их судруудыг төвөрлөх болсон төвхтэй. Нүүхий цагт Монгол нутагтаа авчирч чадсан бол арвин их судрын цуглуулга надад байсан. Гэтэл миний нас богино байсан учраас тэр их номын хурыг нүүлгэж чадаагүй. Надтайгаа хамт мөргөд цайдууд минь эрдэм номыг дээдлсээр хойчийн эздэд эрдэм номын гүнийг таниулсаар Юан гүрэн гэдгийн нэгэн мөн чанарыг дэлгэж үлдээсэн юм. Юан гүрэн шиг их судрын агуулмжтай гүрэн өнөө хүртэл байхгүй байгаа нь багталтай шүү. Энэ их Монгол судар одоо харьд хадгалагдаад гуниглан байхаар уйлмаарч юм шиг. Ийм л дэнсэнд өнөө цагт эмэг би буулаа. Аянгат таны үзэж туусан амьдралыг хайрын дээд жишг гэж үзэж болох уу? Чин байхтаа болно. Эзэн хаанаа хайрлаж, их орноо хайрлаж, өвгөд ихсээ хайрлаж, энэ бүхний дэргэд байгаа хүмүүндээ хайраа илчлэхийн тулд уйлдаж байсан хэмээвэл өөрөө хайрын хатан болсон байжээ.
хандаа дутуу байгаа орон зайгаар нь уйлдэж чадахгүй богшмол амьдралаар нь дутууг нь нөхөж дүүргэж өгсөн хатан болоо би. Эзэн хаан маань морин дэл дээр нутаг эзэлж мохошгүй хил дээр төрөө төвшгөж явхад ард нь би энхэн эрийн хүссэн газар болгон эрдмийг түгэж явснараа дутууг нь гүйцээгч болно. Энэ хостол эрэм хоёрын хайрын түүх болж байгаа юм. Их орон өвгөд төсийн хүсэл чин зоргийг эрхэмлэж нэгэн мөрт номын хуудаснаа мөнхлөх гэж нэгэн усаа дэлхийн цээжинд мөнхлөх гэж нэгэн хосын түүх болоо. Нэгэн учигт Иоанн Гүрнийг хэлийн дээс алхуулсан буруутай гэдэг. Гэвч тэр чинь эзэлсэн усын минь төвн байсан юм шүү дээ. Ус үндэстний төвн төвдөл байхгүй болохгүй учраас гарцаагүй эзэлсэн усын төвөөр дэнсэлж суусан юм шүү гэж өнөө цагийн түүх хүртүүлэгчдэд өвүүлж бас хэлмээр байна. Цаг бүхэн өнөөгийн цагаараач бодоод үзтээ. Та нарын энэ Улаанбаатар хот чинь баян үлгийд байвал төв гэж нэрийдэж чадна уу? Мөн төвн байсан Улаанбаатар хот зах хязгаарын хотоо хөгжүүлж чадахгүй бол бас алтас болдог. Аянгат хар хороонд байсан их номыг Иоанн Гүрэн рүү зөөгөөд аваачсан гэж бичсэн байдаг. Чимбай хатан аваачсан. Түүнийгээ 2% болгоод буцаасан. Буцаахтаа илүү арвин тэнд байсан анхиад өнгөт нүдтний наран улс Гүрёгийн түүхийг нэмж аваачсан. Үүнийг би өөрийн биеэр үйлдсэн тул хэлж байна. Би маш их чухал гэсэн судруудаа нэг илүү хувь бичиглэн өгч явуулдаг байсан юм. Гэвч сүүлд энд ирсэн ноёд тэнд хаан ширээгээ булаалтан бужигнах үедээ ном гих нэмгэн цааснуудыг галд өргөн үгүй хийсэн. Улс орон бүхэнд өөрсдийн хаан буй, тэр бүхэнд өөрсдийн сургамж буй, алдаа оноо бүхнээс нь ард олон балчир жонод минь суралцаж ирээдүйн их хаад төрөөсөө гих хүсэл минь надад байсан юм. Хаан гэдэг нь нэгнийхээ дутууг нөгөөх нь гүйцээж их хаатан төрнө. Хатан гэдэг нь нэгнийхээ хүслээр нөгөөх нь хөлөглөж бүрэн болж байж их хатад болно. Нэгэн хатан цэцэглэхийн тулд маш олон хатан суур бэлддэг. Нэгэн хаан төрөхийн тулд маш олон хаан хатад суур бэлтгэдэг гэдгийг ухуулах гэж арвин их түүхэн судруудыг аваачиж байснаас биш, янаг амраг нарга цэнгэний судрыг хар хорим руу ир явуулж байсангүй. Тиймээс цөөхөн боловч чанартай нь тэнд төвлөрч байсан юм. Дуу шүлэг, яруу найраг, уянга халил бол хаанч байна юм? Хинж танина. Гагцхүү түүхэн шаструудыг бол түүнийг гэрчилсэн эрдэмтэн цэцэдэл үлдээн гэдгийг өрс ухаарах хэрэгтэй. Аянгат таны хувьд Ховлын хаан ямар хүмүүн байсан бэ? Чимбай хатан. Дураараа. Дурандаа нийцүүлж дэлхийг захарсан хүмүүн шүү дээ. Өөрийнхөө дураар хүч хийж, өрөөлийн үгээр хөлөг хийж, үрсийнхээ хүслээр жигүүр хийж явсан эцэг хүмүүн байсан. Аянгат таныг хөглөж, тантай найзалж ч юм уу өрсөлдөж байсан ямар хатан байсан бэ? Чимбай хатан. Бусад хатад над руу чиглэсэн элд, зэв, хор бол байсан. Гагцхүү тэнд түшиг химээвэл ханилан суусан хаан минь, Монгол сайд ноёд, Монгол шивгчид ардууд л байсан да. Балгасан дотор би буруу гიშгүүл өхөж мэдих тийм л амьдрал төссөн. Балгасын гадна номын өргөөндөө би хатан байж чадсан боловч хизээч би тэр балгасын хатан байж чадаагүй. Харин би орд цагаан өргөө олон судруудын хаан л хатан байсан хүмүүн. Гүнчин удгун. Ховлын хааны тухай киног хятадууд хийсэн байна. Тэр кинон дээр Ховлын хааны их хаттыг Чингис хааны гүнжээс төрсэн охин байсан гэж үзүүлж байна. Чимбай хатан. Цус ойртолт болно үсттэй худлаа байна. Их хатан болвоос хонгороод утгын охин байсан ч гэсэн эзэн Чингис хааны шууд ураг биш юм аа. Аянгат та бол хонгороодын анчны охин тийм үү? Чимбай хатан. Тийм ээ. Хоёрдугаар хатан бол Нанхиад гарвалтай CP-р гэдэг нэртэй. Гүнчин удгун. Хоёрдугаар хатныг ядуу гарвалтай гэсэн байсан. Чимбай хатан. Ховлын хааны ядуу гарвалтай ганц хатан бий билээ. Өөрөө өөхөн дундаас олзсон хатан бий.
Гүнчигэн удган тэгээд их дураараа байлдаанч. Чимбай хатан тиймээ дураараа байсан. Амиа аврахын тулд байлдахаас өөр аргагүй шүү дээ. Дэрэнд ороо үргэлж хутгатай унтдаг байсан би дайчин байхаас яах вэ? Учир нь ямар ч хатан ямар ч хаа намайг яаж ч мэдэх тийм л ордонд би очисон. Угшил гарвал сайтай биш учраас ар өмгөөлөгч надад байсангүй. Эзэн хаамын таалж байсандаа л энэ би амьдарч байсан юм шүү дээ. Тиймээс би өөрөө бие хамгаалах гэж анчин эцгийнхэн өгсөн жижиг хутгаар тэмцэж сурхаас өөр аргагүй байдалд орсон юм шүү. Гүнчин удган кинон дээр бас ариг бүх хааны дурлалт охинтой Хувлаа хаан суусан учраас тэр хоёрын хооронд зөрчил үүссэн гэж үзүүлж яасан. Чимбай хатан үгүй. Би ариг бүх хааныг хорин дээрээ л анх удаа харсан. Хувлаа хааны их хатан болвоос хонгороод гарвалтай түүний нэр нь тодорхой бусч эсээ хатан гэж бүгд хайцдаг байсан. Их хатны нэрийг хэлэх хориотой хэлбэл тэрсүүд гэж цааслах мэдлэлтэй байсан. Удаа хатан нь Алтан улсын нэлээд том ноёны охин байсан тул тэнд суушин амьдрах тухайг хангаж байсан хатан болно. Нанхиад гарвалтай. Бүх зэрэг түүний мэдлэлд байсан. Тийм том жанжны охин байсан шүү. 3 дугаар хатан болвоос би надаас хойш олон эмэс байна. Учир нь Нанхиад Сүн улсын Гүрьё Наран улсын ноёд Хувлаа хаанд тал засах гэж өөрийн охтыг өгдөг байсан юм. Хувлаа хаанд Гүрьёгийн хаан өөрийн охиныг барьлаа гэд өөрийн ураг боловч төрсөн бус охиныг барьсан тул Гүрьётой дайн хийсэн учир нь тэр болно. Наран улс бас хаан угсааны отхон охиноо өглөө гэд удмын нэгэн охиныг өгсөн тул хэлсэн өгч нь худал байсан. Нүд хуурах төдий үйл хийдэ гэд учгаар дайтсан. Ийм хүмүүн өгөөд өнөөх нь ураг байх нь тийм хамаагүй байсан ч эзэн хаанд худал хэлсэнд нь өсөргсөн юм. Охиноо хүртэл нууж худал хэлж байгаа юм чинь өргөн түмэнд минь химээ өгч нэгдэл дор байх нь бас л худал гэж үзэж энэхэн баримтыг үнэн байлгахын тулд дайтаж явсан төвхтэй. Хувлаа хааны мөртөд бол худал хэлхийг юр төвчдгөө байсан. Тийм ч болоод их болоод 2 дугаар хаттын худал үг хааны зүрхийг өвтгөж намайг их хатанд өргөмжлөхөд би төрийн үлээс хол зөвхөн үнэнийг өгүүлж байдаг судар намын үйлдэнд бие хамгаалж мэдлээ хамгаалж аж турсан. Хэрэг би бусад хэрэгт оролцох аваас альва нэг учигт худал хэлэх мөч гарна. Хүмүүний амь хамгаалах гэж, хүмүүний эрх хамгаалах гэж, цалин бүлүүг нь тэнцвүүлэх гэж, ахуй гэрээг нь тэнцвүүлэх гэж эзэн хааныхаа өмнөөс худал хэлэх цаг ирнэ. Тийм учраас болгоомжилж хамагтаа үнэн орших судрын үйлээр бие хөглөн эзэн хааны ирээдүйн чигчийг үнэн байлгахад эрхэм дээд үннийг өгүүлэгч алтан бичээсээр хөгсөн хатан байсан юм. Ариг бүх хаан Хувлаа хаан хоёр хэрхэн муудалцсан бэ гэвэл төр голомтыг анх тамгалсан газраас нь хөдлөсөнд хэлгэнэлтсэн. Хувлаа хаан захаас удирдах чадамгүй төвдөн суун гэж хот нүүлгэхэд ариг бүх хаан эзэн Чингис дээдсийн голомтыг төв гэхгүй юуг төв гинвэ гэх зэргээр маргалцсан. Гэвч бодит байдал дээр хэрв бид хар хорон хотоос эдэлсэн усаа захирыг гэвэл дор хаяж 35 хонж байж хил хүрэх алсаас үргэлж илүү зардал гаргаж үргэлж илүү хөс шавхаж үнэн байдлын дунд биш худал хурмгийн хэрмэн дунд нь төр усыг удирдах болно шүү дээ. Тиймээс Хувлаа хаан үнэнийг илчилж би төвд нь оршино гэж төр усаа нүүлгсэн. Харин Чингис эзэн дээдсийнхээ гал голомтоо сахин үлдэнэ гэж ариг бүх тэндээ аж турсан учиртай. Эдийн засаг гэж ярих юм бол юан гүрэн байгуулсан нь зөв болсон. Аянгат юан гэдэг чинь хөх гэсэн утгатай үгүй. Чимбай хатан хөх Монгол улс гэж нэрийдсэн. Гэтэл өнөөгийн Нанхиад бичигдэн юан гэдэг бол хөх гэд Монгол гэдэг үгийг хасаад гүрэн болгоод бичсэн болно. Ихэнх байсан Нанхиадууд хөх улс гэдгийг зөвшөөрсөн болохоор тэнд санаа гүйцсэн юм. Түүнээс монголоор хөх гинүү, Нанхиадаар хөх гинүү нэг л утгатай тул гэж санаа амарсан юм. Үүнээс өөр учиг үгүй. Мөн хөх гэдэг үгээр бид улсаа нэрлсэн бол Нанхиад хэлний хөх гэдэг үг нь өөрөө бүдүүлэг, доромж гэдэг утгыг илтгэдэг тул шууд тэр үгийг хэрэглэхэд бэрх байсан. Нанхиадууд нэг их шиг солихдоо их гарамгаа шүү.
Тиймээс бүдүүлэг улс гэж нэрийтгэж сэрэмжилж Монголоо хөх гэж гүжиж чадаагүй. Иоанн гэдэг бол маш эртний гарвалтай нанхиад үг болно. Хэрэв сайн судлах аваас сүмбэг гарвалтай төрөг үг. Төрөг үг гэдэг чинь алтай язгуур хэлэндээ ордог. Цэвэр нанхиад үг бол биш. Үүний утга нь далай их хөх, хязгааргүй хөх, маш гүн гүнзгий хөх, далай болоод тэнгэрийн хөх, хязгаарыг хэмжиж болохгүй гэсэн утгыг илтгэдэг. Далай мэт хэмжигдэшгүй гүн, тэнгэр мэт хэмжигдэшгүй гүн гэсэн утгатай. Тиймээс хэмжээ хязгааргүй том гүрэн гэдэг утгыг илтгэх гэж энэ үгийг сонгосон. Эзэн хааны байгуулсан их Монгол улсын их гэдэг үгтэй Иоанн гэдэг үг дүйцэж чадаж байсан. Харин Монгол улс гэхэд Монгол бидний яс угсаагаараа нийцэхгүй. Тэнд ганц монголчууд амьдарч байсан улс биш. Тиймээс энэ нэр байж боломгүй байсан юм. Тэгээд нанхиад улс гэлтэй биш, наран улс, төрөг, гүрьё улс гэлтэй нь биш дээ. Тийм биз? Олон улс уг саатан амьдарч байсан тул их улс гэх нь зөв болно гэсэн юм. Ямар ч улс яс үндэсний ялгарахгүйгээр тус тусын биедээ эзэн болж нэгэн тугандор нэгдэж дэлхийн ээж газрынхаа төлөө ач төрнө гэх утга санаа болно. Тэрхэн санаагаа сайн хаадын үед гүйцээж муу хаадын үед засаг захиргаагаа алдаж аж төрсөн. Бидний дэлхийд бүтээсэн гавьяа гэвэл улс орны нэг нь ядуу, нэг нь хөгжингүй байх хуулийг тэнцвэрсэн юм. Нэгэнд оромжлогдож байх, нөгөө нь арахж байх худалдааны жимийг тэгшигдсэн юм. Бидний захиргааны үед ямар ч улсын ирхэн хаа дуртай газраа очиод эрхлэх үйлээ хийгээд энэ хамиа зогоогоод аж төрж болдог байсан ололттой. Бусдын биед хохирол учруулахгүй, бусдын биед зовлон учруулахгүй, эд юмст зовлон учруулахгүй аж төрж байх аваас тэр хүмүүн жаргаж байдаг. Энэ гурван учгийг л сахиж үлж чадах аваас цаазаар авагддаг тийм л гүрний эзэд бид байсан төгтэй. Энэ л далайн их учгийг хаагч, боогч, худалч, хуурмаг бүхнээс хамгаалахыг хичээж байсан юм. Өөрөө бид тэр газрыг эзлэн эрт сэлмээрээ авсан учгаас зүхэх түмэн бий. Гэвч зүгтэг түмэн бидний мөн чанарыг ухаад ирэхийн цагт зүтгэх цаг байсан гэдгийг мартаж